Сайн байцгаана уу залуучдаа, IT Geek гişin байна. Энэ видеогоор бид RTX 2060-ын талаар ярилцъя. 2025 онд ямар шиг үзүүлэлт гаргаж байна? Хэдэн FPS гаргаж байна? Түүний сул тал болон давуу талуудын талаар ярилцъя. RTX 2060-ын бенчмарк руу орохоос өмнө Turing архитектурын талаар ярил зүйтэй. Turing архитектур нь алгоритмын дагуу гэрэлтүүлэг болон сүйдэрлэх аргачлалыг нэвтрүүлсэн билээ. RTX 2060 загвар нь өөрөө бол 2019 оны 1 сарын 7-нд гарч ирсэн ийм загвар. Манад байгаа нь моделийн хувьд MSI Ventus 2 OC 6 GB загвар байгаа. Тэгэхээр өөрөө 2060 нь бол супер буюу 8 ГБ загвар гарч ирсэн. Мөн 12 ГБ хятад загвар бас гарч ирснээр өвөрмөц. Бидний байгаа загвар нь өөрөө өвжийн учраас харьцуулахад арай энгийн. Мөн бид нэр энэ загварыг дээшээгээ буюу RTX 4060 болон 4060 Ti руугаа хэр төгч байна? Эсвэл хэр муу байна гэдгийг харах боломжтой. Өөр сонирхолтой хэлэх зүйл нь гэвэл 2080 Ti нь 1080 Ti-ээс холгүй байсан. Гэхдээ 2060 нь бол GTX 1080-тай хамаг ойр. RTX 2060 нь 2000 сая дундаа хамгийн бага үзүүлэлттэй Ray Tracing-ийн карт байсан учраас ихэнхдээ Ray Tracing-ийн унтраагаад энгийн растер тоглоом тоглоход зориулагдаж ерөнхийдөө хүмүүс ашиглаж байсан. RTX 2060-ын тест рүү орцгоё. Юуны өмнө бид нар карта хоёр аргаар тестэлсэн байгаа. Тэгэхээр стандарт буюу тоглоомныхон settings-ийг high болгоод тестэлсэн. Мөн Fidelity FX буюу AMD-гийн upscaler технологиг ашиглаад давхар бас тестэлсэн байгаа. Dota 2 1080 дээр Nvidia RTX 2060 6 ГБ-тай дунджаар 174 FPS, хамгийн бага 1% FPS нь 105 гаргасан байна. Харин Fidelity FX-ийг 80% дээр тавихаар бид нэр FPS-ийг нэмээд 129 FPS дундаж 106 FPS хамгийн бага 1% авах боломжтой. Энэ одоо өөрөх нь uplift гэсэн үг. 2K дээр гэвэл RTX 2060 нь дунджаар 150 FPS, харин FFX асаасны дараа 210 FPS болох боломжтой. Гэхдээ энэ тоглоом нь өөрөө илүүдээ цэпүг ачааллуулдаг учраас энэ картны үзүүлэлт баг зэрэг чухал биш болж таарат байна. Дараа нь Wukong 1080p дээр дунджаар 31 FPS, хамгийн бага 1% нь 16 FPS гаргаж байна. Энэ үзүүлэлт нь баг санагдж байгаа боловч 1080 Ti нь дундаж FPS нь 36 байгааг анзаарах зүйтэй болов. Мөн энэ дундаж үзүүлэлт нь өөрөө generation нэлээд дээр үеих учраас A770 саяхан гарсан картны үзүүлэлтийн хажууд бол хангалттай байж чадхаар байна. Wukong-оос гадна 3A тоглоом гэвэл бид нэр Cyberpunk-ыг оруулсан. Cyberpunk-ийн 2K Very High дээр RTX 2060 нь дунджаар 36 FPS, хамгийн бага 1% нь 31 FPS. FFX бид нар асааж үзсэн, мөн DLSS асааж үзсэн. Энэ хоёрын гарах одоо зургийнхын чанар нь бол ойролцоо байсан. Гэхдээ FFX нь гаргах FPS-ийн хувьд арай өндөр байсан болохоор бид нар Fidelity FX-ийг оруулсан гэсэн үг. FFX-тэй RTX 2060 нь 48 FPS дунджаар хамгийн бага 1% нь 41 FPS гаргасан. FFX асаасан 2060 нь 4060-аас бага зэрэг илүү болж чадж байна. Гэхдээ харагдах зургийн чанарын хувьд бол 4060 илүү хэвээрээ байх болно. 1080p Very High дээр RTX 2060 60 FPS, хамгийн бага 1% нь 50 FPS гаргаж ирсэн ба FFX асаасны дараа RTX 2060 75 FPS гаргасан боловч өөрөө дүрсэн нэвдэрсэн буюу маш их барзгартай, мөн гэрэл ойх явцад гэрэл рүү харах явцад маш их хугаралтай хар зурааснуудтай харагдчихсан учраас би энэ дээр 1080 Ti-г хамаагүй илүүд үзэж байна. Хамгийн сүүлд нь CS RTX 2060 2K Very High дээр 104 FPS дундаж 55 FPS хамгийн бага 1% гаргаж байна. Cyberpunk-ыг бодох юм бол FSR дээр алдаа багтай, пикселжилт арай багтай байсан учраас FSR асаах нь бол би 2K дээр зүйтэй гэж үзэж байна. FSR асаасны дараа RTX 2060 нь дунджаар 149 FPS, хамгийн бага 1% нь 76 FPS гаргаж байгаа. Энэхүү upscaler FSR технологигаас авал бид GTX 1080 Ti-ээс бага зэрэг дээгүүр FPS гаргах боломжтой болж байна. 1080p Very High дээр RTX 2060 нь дунджаар 155 FPS, хамгийн бага 1% нь 75 FPS гаргаж байгаа. Харин FSR-аас авах юм бол 206 FPS болон хамгийн бага 1% нь 92 FPS гаргаж байна. 1080 өөрөө арай пиксел багтай байдаг учраас FSR-ын гаргах энэ зургийнхын чанар нь өөрөө бас муудаж байгааг анхаараарай. RTX 2060 4-ийг арцсан 3 960p Very High дээр 220 FPS дундаж хамгийн бага 1% нь 105 FPS гаргаж байгаа ба FSR-аас авал
275 болон 134 FPS гарах боломжтой. Гэхдээ FSR асаасан тохиолдолд энэ бага пикселтэй хэмжээндээр дүрсний чанар нэлээд моддог учраас шууд өөрийнх нь native resolution буюу FSR асаахгүйгээр тоглох зүйтэй. Мөн дунджаар 220 FPS гаргаж байна гэдг нь бид нар 240 Hz-тэй монитор дээр асуудалгүй энэ тоглоомыг тоглох боломжтой гэсэн үг. Энэ тестүүдээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл RTX 2060 карт маань 3A тоглоом дээр өөрөө 60 FPS гаргахгүй байгаа. Тэгэхээр та тохиргоогоо very high-аас high руу юм уу medium руу буулгаад 60 FPS дээр юм уу түүнээс дээш тавиад өөрийнхөө сэтгэлд хүрсэн FPS дээр тоглох боломжтой гэсэн үг. E-спортын хувьд гэвэл энэ бол яхаа аргагүй e-спортод хангалттай тоглоом мөн ялангуяа та нэгтэрчлийн хувьд өөрөө 1080 юм уу 960 дээр тоглож ивэл Dota болон CS2 байхад бол энэ карт хангалттай. Мөн таны дэлгэцний чинь өөрийн давтамж нь гэрц нь 180 юм уу 180-аас бага байх тохиолдол бол мөн 2060 бол хангалттай байх боломжтой гэсэн үг. Энэ картны талаар өөр юу анхаарах вэ гэхээр RT Core буюу Ray Tracing нь энэ карт өөрөө тэнцэхгүй. Өөрөө 2000 сэр дундаа хамгийн бага үзүүлэлттэй байсан. Тэгэхээр Ray Tracing ашиглахаар бол та арай өндөр үзүүлэлттэй карт хайж байгаа шүү гэдгийг хэлэх нь чухал болов. Хэрвээ та шинээр COM огсруулж байгаа эсвэл компьютероо сайжруулж байгаа бол гэхдээ илүү хүчтэй карт төсөвт нь багтахгүй байвал төр зурдаа 2060 бол хангалттай. Very high болон high дээр гацаж байвал та мэдээж settings-ээ баг зэрэг доош нь буулгаад medium дээр өндөр FPS-тэй тоглох боломжтой. Тантай цог хай-техийн хэвшин байлаа. Баярлалаа баяртай.